мэдээ гарахаас өмнө тухайн ханшийн хөдөлгөөн аль хэзээний одоо үнэндээ шингэчихсэн байдаг гэж байна тий. Мэдээ бол харсан чараагүй ч ямар ч нөлөө. Энэ зах зээлийг хэн хөдөлгөөд байна? Техник шинжилгээгээр ерөөсөө левелний дата юу, улаангаан ресурс ямар ч арга барил. За үндсэн бодит эрэлт нийлүүлэлтийг харахгүй байгаа тий. тэгвэл машин төрлийн энэ байдлаараа хөгжөөд байвал уламжлалт ажиллагаачдыг орлох уу? Тэр алгоритмууд ч өөрөө ерөөсөө компьютерийн хэлээр ажиллаад байна шүү дээ. Тий. Тэгэнгүүт яг нэг алгоритм арилж яанууд яваад. Тэгэнгүүт ч нөгөө санхүүгийн эрсдлийг дааж чадах чадамжтай хүмүүс нь нэг одоо нэг томоохон стоп-лос тавьчаа тий. Хэдэн хоногоор 2-3 хоногоор нөгөөдгөө бариад явж болж. Сайн байцгаана эрхэм хүндэт үзэгчдээ. Энэ удаагийн подкастын дугаартаа тавтаа морил. Өнөөдрийн минь дугаарт болохоор XM-ийн инструктор багш, санхүүгийн шинжээч, зөвлөгч Анир маань хүрэлцэн ирээд оролцохоор байж байна. Тэгээд за таныг одоо Анирыг мэдгүй хүмүүст өөрийгөө танилцуулаач төхөө. За зах зээлийн никнейм маань Анир. За XM дээр 2024 оны 6 сараас хойш байгаа. Үнгүүгээр онлайн байдлаар вебинар лайв дискшн явуулж байна. За тийм л залуу байна да. За ер нь багшлах хугацаанд Анирын хувьд хэдэн хүнд давтагдсан тоогоор ч юм уу эсвэл давтагдаагүй тоогоор хичээл сургалт орсон байна вэ? За 24 оны 6 сараас хойш ихээр бид нар чинь 7 хоногт дунджаар хамгийн багадаа 3 онлайн хэлбэрээр лайв дискшн вебинар явуулдаг. Тэгээд түүнээс гадна юу гэх семинар ууч тэ. За тэгээд хабын үйл ажиллагаа яг давтагдаагүй тоо гэхээр минийхээр 2200-300. Сүүлийн хаб гэтэл одоо жишээлбэл мандала 3 төр байлаа. 7 сарын хугацаанд давтагдаагүйгээр 500 гаруй. Тэр нийт цаг хугацаанд нөгөө хэлцээгээр 2000 гаруй юм уу? 2200 гаруй тийм. Тэгэхээр Анирын хувьд ямар зорилготойгоор ингэж сургалт их ороод идэв бэ? Цаад зорилго нь гэсэн үг те. За зах зээл дээр маш их боломжууд байгаа. Тэгээд бид нар бол ерөнхийдөө альва бараа бүтээгдэхүүний үн, үйлчилгээний үн, эрэлт нийлүүлэлтээс болж одоо тогтцтой өсдөг үнэндээ гэх. За тэгээд хувийн нөхцөл байдал гэдэг ч юм уу ингээд суур хүчин зүйлс байдаг. Энийг л нэгсэндээ тогтмол орлоготой одоо Монголоор хэлж байгаа тогтмол орлоготой болохын тулд энэ сургалтаар спамждаг гэсэн үг байхгүй. Гэхдээ зөвхөн нэг улаан онгогийн төлөв биш, левлийн датанд суурилсан биш. Жинхэнэ алтныг нь хаана бий болоод тогтоод байгаа тийм. Тэрийг бодит байдал дээр лааны задлуу левел 2 дата, левел 3 дата гэх одоо үгдий хүмүүст ойлгуулж тэрийг уншиж сурах ерөөдөө тоон дотор л яваа. Тэгэхээр level 2 3 дата гэдэг илүү тийм гүнзгий юм руу орохоос өмнө би бас нэг асуулт байна л да. Үзэгчд бас бүгд боддог. Хүмүүс яг хуваараа ер нь интернет тухайд сурч болохгүй гэж бүгд боломжтой өстэй ер нь бол ерөөдөө нэг тийм судалгаа хийсэн шүү дээ. За 2022 он байна уу 23 оны нэг судалгаа гэдэг. Ерөөдөө сошиал дээр бүх платформ дээр хэвлэг дунджаар 13.7% гэж нийлээ. Тэгэхээр нэгсэндээ бид нарыг одоо юу гэсэн хүү хэрэгжлээнд өгч хүмүүс бол тогтмол орлоготой болох 7 хоног болгоно хэдэн төгрөг татдаг тийм хэмжээнд хүрэхэд те тодорхой хэмжээний мэдлэг боловсрол хэрэгтэй. Тэрний одоо ойролцоогоор 13.7% сошиал дээр байна л гэсэн. YouTube, Facebook, Telegram гэдэг ч бүгд нийлээ гэсэн. Тэгэхээр 13% нь сошиал одоо YouTube, Google дээр байд юм бол үлдсэн 87% нь одоо Анирын зааж байгаа мэдлэгээс бүгд нь авч чадж байгаа юм. Ерөнхийдөө бас нэлээд төхөөлж байгаа. Чадж байгаа л гэж бодож байна. Яг гэхээр бидний одоо жишээлбэл вебинар дээр ордог хичээлүүд маань нэгсэндээ дуудлага худалдаа авалт суурилсан. Зах зээлийн онол тий авах маркетинг явж байна. За тэгээд дээрэс нь энэ захиалгууд хэрхэн яаж матч хийгдээд execution хийгээд байгаа. Тэрийг бид нэр бирж дээр хардаг гэсэн үг байхгүй. Тийм болохоор нэгсэндээ биржийн төлөвлөсөн датан дээрээс бид нэр ингээ актыг харж байна гэдэг чинь нэгсэндээ тэр нэг яг энэ зах зээл дээр яг ингээ библ болсон нэг ном байгаа дууш тий. Larry Harrison-ы Trading and Exchange гэдэг. За яг энэ номон дээр Oxford-ийн тэр номон дээр суурилж байгаа болохоор ерөнхийдөө маш өндөр юутэй одоо агуулга сайтай агсан төвчний мэрэгжлийн төвчний тийм мэдлэг боловсролыг харьцагчтай болж байгаа юм. Тэгээ мэдлэг боловсролын нэг их одоо үүсвэр их сурвалж нэг гэж болж ч тийм. Тэгэхээр тэрийг бол гурвал одоо юу гэдгийг топ 3 одоо их сурвалжээс номноос байна. Сайн сургалт одоо юу гэдгийг тийм сайн багшаас байна. Сайн ментороос гэх юм уу тийм.
Иймэрхүү байсан. За анирын хувьд хичээл заагаад ингээд явж хахад одоо орж сурж байгаа хүмүүс нь яг чанарж гин гэж харж байгаа юм. Чиний хичээл сууж байгаа хүмүүс гэсэн. Ерөнхийдөө чанартай болж байгаа. Тэр нэгсэндээ хэдүүлээ нөгөө нэг юу хараад байна штэ. Discord-ын дээр лайв хийж байна. YouTube дээр лайв хийж байна. Ерөнхийдөө л энэ дээр лайв хийж байгаа хүмүүсийн доор чатн дээр search арт ашигладаг, ордог лог ашигладаг, дом ашигладаг, тэп ашигладаг. Ийм комментууд маш их яваад байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ энэ зах зээл дээр оролцогч нар Монгол трейдерүүд те ерөнхийдөө төвшин акцмаар нэгдгийг л хараад байна. За төвшин агч байгаа бол угаасаа одоо даваа талтай сайн байна те. Тэнгүүд яг нөгөө нүдэнд харагдаж гарт баригдах гэдэг тийм үр дүнгуудыг тиймэрхүү тал дээр одоо анирт ямар нэгэн тийм одоо фидбек те ирж байгаа юу? Байлгүй яах вэ? Тэгээ нэг яг бизнес модель талаас ч юм уу. Миний яг этикийн хувьд бол би нэг арилжааны түүх. За хүмүүсийн одоо арилжаанд орсон түүх багшаа баярлалаа гэж Instagram-аар зөндөө юм байна. Яг нэг Instagram-ийнхаа нэг фидбек гэсэн нэг тийм хайлайт үүсгэсэн. За. Тэгээд энэ дээр нэг хүмүүс хараасаа гэдэг ч юм уу. Нэг 5-10 стори л оруулсан. Хүмүүсээс ирдэг зүйлүүд маш баярлалаа багшаа. Ингэж орсон шүү. Эдгээр тийм барьж байгаа шүү. Тэгэл. Тэгэхээр бол оны сошиалыг энэ нэг тийм зандууд таардгүй. Этикт гэдэг ч юм уу. Тэгэхээр Монгол арилжаач сайжирж гин гэж байгаа тийм. Тэгтээ цөөнхөн. За. Тэр хүмүүсийн сайжирж байгаа гэдэг нь мэдээж одоо бид нар арилжааны зах зээлийг ярьж гин тийм. За цаашдаа төрөнгө оруулалтын зах зээл аль нь ч байсан тэндээс бүгд нэг л юм харж байгаа, ашиг харж байгаа тийм. Тэгэхээр ашиг хийгээд сайжирж байгаа хүмүүсийг энэ тухайн одоо хүмүүс дээр яг судалгаа модлоо байд юм одоо анирын зүгээс ч юм уу тийм. Сурагчтайгаа холбогдох ч юм уу. Эсвэл чи өөрөө ингээд аягүй судалгаа хийдэг учраас Монголын зах зээл дэх арилжаачид одоо юу гэдгийг ийм волюм, ийм лот арилждаг. Эсвэл магадгүй ийм тоогоор арилждаг гэсэн бол энэ нь ингээд жил өргөцсөн чанар нь сайжирч байгаа гэдгийг тоогоор илэрхийлвэл ямар нэгэн тийм тоон дээр суурьсан тоон дата байгаа юм. Яг одоо Монголд бол хараахан гараагүй байгаа. Одоо бол яг би өөрийнхөө сошиал сувгуудаар бол хүн бүртлээ айгүй нээлттэй хандж идэг тийм. Тэгээд за Монголд тийм дата бол одоо бүр эзэлж гараагүй. Харин Австралийн ESM гэдэг ч юм уу одоо тийм биелсэн санхүүгийн зөвцөлөгч байгууллагын судалгаан дээр энийг Европын түвшинд гэдэг ч юм Австралийн түвшинд энэ зах зээл дээр харилцаж 20-30% ишигтэй байна гэж гараад ирсэн. Нөгөө л нэг 99 гэдэг тоонууд бол одоо байх болсон байна. Тэгэхээр манайхан бол тэр ямар одоо юу гэдэг арилжаачид гэдэг ч юм уу тогтмол орлоготой байгаад байгаа юм бэ? Тэр 20-30% нь юу байгаад байгаа юм бэ гэж ESM-ийн тэр нэг 22 оны судалгаараас харчих юм бол тэр битүү ордог болсон шиг. Тэгэхээр retail trader-ууд буюу ингээд бид нар хувь хүмүүс арилжаа хийгээд одоо 100 хүний 90 ч юм уу маш их ашиг аваад нь штэ. За одоо өдөр болгон бид нэг хүн $1000 аваад гэж бодъё. Гүйлгийн дундаас. Тэнгүүд цааталт тэр гүйлгийг явуулж байгаа хүмүүс ягаад хоосрохгүй байгаа вэ гэдэг дээр л асуугаад байгаа гэсэн. Нөгөө зах зээл чи өдөрт нэг ойролцоогоор дэлхийн санхүүгийн зах зээлийн ойролцоогоор нэг 12-аас 13 их $1 арилжаанууд хийгдэг. Тухайн нөхцөл байдлаас хамаараад геополитик ч юм уу эдийн засгийн мэдээг үзүүлэлтүүд гэдэг ч юм уу тэн дээр суйрлаад энэ зах зээл дээр санхүүгийн том корпорац байгууллагууд гэдэг ч юм уу те бид нар хоорондоо дийл хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо жишээлбэл бид нар чи энэ зах зээлийн нэг юу гэдгийг нөгөө түрүүнээс нь нэг 2% хүрхүүгүй юу гэдэг ч юм уу те эсвэл 3% хүрхүүгүй юу гэдэг ч юм ийм байгаа болохоор бид нар хангалттай боломжтой. Тэр том одоо юу гэдгийг зах зээлийн оролцогчид хоорондоо дийл хийлээ. Тэр үед одоо жишээлбэл Японы төв банк юу гэдгийг зах зээл дээр интервью хийгээл орж ирнэ гэдэг ч юм уу те их мэдчлээ одоо жишээлбэл тэр ухааны нөхцөл байдлыг үнэлэл нэг тийм үйлдэл гэдэг чинь санхүүгийн шийдвэрүүд өнгөө тэн дээр юу гэдгийг хэдүүлээ хангалттай мөнгө аваад боломжтой байна. Хамгийн гол нь тэр эдийн засгийн мэдээ үзүүлэлтүүдэд хэдүүлээ хараад санхүүгийн байгууллагууд зах зээлийн юун дээр суйрлаад арилжааны шийдвэр гаргаад байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ яг тэднэр шиг хөдөлж чаддаг болчвол хангалттай BM эсвэл C100 B100 гэдэг чинь хүн болгон өөрсдийнхөө плансаас хамаарат мөнгө олох боломжтой байна. За. Ерөнхийдөө ойлголтыг нөхцөн байх гэж бодож байна. Анирын хувьд одоо олон хүн багшилж байгаа шүү дээ. Тийм учраас арилжаанд орж ирж байгаа хүмүүстэй хамгийн түрүүнд юу хийчээд орж ирээсэй гэж ер нь зөвлөх үү? Ер нь санхүү.
санхүүгийн зах зээл дээр бид нэр үйл ажиллагаа явуулах гэж байна, бизнес эрхлэх гэж байна, арилжаа хийх гэж байна, хөрөнгө оруулах гэж байна тий. За. Тэгэхээр санхүүгийн мэдлэгээ тодорхой хэмжээнд тохиолдсон. Үнэхээр одоо юу гэдгийг тгийс эхэлж байж болно. Гэхдээ санхүүгийн сахилга бат гэдэг ч юм уу тий. Энэ зах зээл дээрх одоо жишээлбэл арилжааны сэтгэл зүй гэдэг зүйл ингээд айгүй их байгаа болчихвол. Магадгүй нэг мэдэнцгээс хамаарат хүмүүсийн одоо жишээлбэл цалин бидний авч байгаа цалин гэдэг ч юм уу тий. Дундаж одоо юу гэдгийг орлоготой одоо өрх гэр бүл гэлэнгүүд энэ нэг үний өсөлт гэдэг ч юм уу. Сард олж байгаа мөнгө нь үгүй. Ахтагч хэрэгцээг нь гэдэг ч юм уу тий. Эсвэл сарын хэрэгцээг нь ингээл хангахад хүрэхгүй үед яах нь вэ? Тийм яг нөхцөл байдалтай хүмүүс зах зээлээс маш богино хугацаанд мөнгө олоод босчээ. Эсвэл гэс одоо юу гэдгийг марж шахах гэдэг ч юм уу тийм гэмблинг төрлийн нэг үйл. Уулын зах зээл дээр нөө тогтмол орлоготой болж байгаа юм бол та эхлээс санхугаа бэлтгэх хэрэгтэй гэсэн. Санхүүгээ бэлдэнэ гэдэг нь яа гэсэн. Нэгсэндээ одоо ийм башна санхүүгийн хэрэгжлэн төгөлөө 3 хишээ таваад байна шүү дээ. За. Нэгт болохоор санхүүгийн аюулгүй. За. Тэ дараагийн санхүүгийн бие даасан. Санхүүгийн бие даасан байдлаа бий болгоход хэдүүлээ яах нь. Санхүүгийн хэрэгжлүүр try тэр үед санхүүгийн бие даасан байдлаа хийчих юм бол хэдүүл эрсдлийг 100% аавна шүү дээ. Ягаад вэ гэхээр санхүүгийн бие даасан гэдэг чинь өнөөдөр би ажил хийхгүй сурж байхад амарч байхад аялж байхад миний сарын нэг дундаж нэг урсгал зардал байна шүү дээ. Тэрийг нөхөх үйц, тэрийг даах үйц, коврлох үйц орлого пассиваар орж ирдэг гэсэн. Тэгэхэд бол одоо санхүүгийн аюулгүй байдал одоо жишээл бие даасангийн хамгийн наадлах гэхээр санхүүгийн аюулгүй байдлыг бий болгоно гэж сард одоо юу гэдгийг хоёлаа ямарваа нэгэн сарын урсгал зардлын ойролцоогоо 2.5 3 сая байлаагүй багтаа 3 сар ихтэй нэг жилийн ч мөнгө хөрөлдүүлсэн байна. Тэгээд хэрвээ та ингээд хуримтлалтай хадгаламжтай байх юм бол ямарваа нэгэн тэр нэг дансан дах нэг юу стоп лос згүүлж юм алдагдал төрөхөд нэг юм факт байхгүй харин алдаан дээр процесс үүсгэж явчих. Монгол руу хөрвүүлээд бодъё л да нэг. За дундад цалин ч гэсэн бодоход 3 сая. За 3 саяар бодъё. 2 сая 500 3 сая. За тэгээд бодоход ажлаа хийхээ хажуугаар ингээд нэмэлт ашиг олчихъя гэд Монголын зах зээл дээр бол ихэнх нь харилж байгаа хүмүүс тэгж үзэж байгаа. Тэр хүмүүст одоо зөвлөвл магадгүй 100 хүний 3 нь одоо яг анирын ярьж байгаа шиг тэр урсгал зардлаа нөхөж чаддаг байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг үлдсэн хэсэгт нь маст гэсэн үг. Байнгын цалингаас цалингаа өрөнд явдаг. Цалингаа авдаг. Гэхдээ хажуугаас хүн нэмэлт орлого олмоор шүү дээ. За тэгж бодоод одоо арилжааны зах зээл CFT рүү орсон хүнд тийм хүнд бол одоо юуг зөвлөх вэ? Би шууд сургалтаа санд. Сураа тий. Сурахад бол ерөнхийдөө бол ийм бас тодорхой хугацаа хэрэгтэй. Сайн сургалтын төв эсвэл метр багш болох бол багтаа нэг юу гэдгийг 6-аас 1 жилийн хугацаанд зах зээлийг ерөнхийдөө ойлгох. Ордер флоу гэдэг юм нэг аль тараад ч юм уу тий үнэхээр мөрчлийн төвшөнд очихгүй ч гэсэн яг нь тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихно гэсэн үг байна. Тэгэхээр яг ингээд нэмэлт орлоготой болох ч хүмүүс маань манай XM education руу орж ирэх. Гэтэл гэсэн тэнд юу ярих гэж юм гэхээр комиксийн датаг бид нэр татаад тий CM-ээс татангуудаа түүхийд имбижийг татангуудаа нэгсэндээ юу трендийг явуулдаг эдийн засгаараа гаргангуудаа level 2 дата доон болоод тэр дуушгуудаа зах зээл дээр positionлээ. Энийг ингээд хийдэг болчих юм бол тэр чинь дараа нь харин хэдүүл аялж явахдаа юу гэдэг ажлыг хажуугаар ч тодорхой хэмжээнд нэмэлт орлогуудыг бий боломжтой. Зах зээл дээрх тэр нэг бүтээгдэхүүний үн эрэлт нийлүүлэлтээс болж тогтож байгаа тий. Тэр нэг суур хүчин зүйлээс хамаараа санхүүгийн байгууллагууд нэг шийдвэр гаргаад ирж тий. Нэг тухайн хугацаанд нэг эрэлт хамгаалж юм, нийлүүлэлт хамгаалж юм. Тэрийг ойлгодог үнштэй хараад өгөндөг болсон юм бол болчихно. Тэр хүртэл яах нь үнгүй сургалтын суугаад чагаа л гэж байгаа маань. Тийм л зүйлийг бас зөвлөмөр. Бас нэг зөвлөгөөл яг огт мөнгөгүй хүн байвал яах вэ? Гэхдээ сурмаар байдаг. За арилжааны одоо юу гэдэг дансаа цэнэглээ арилж чадахгүй байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүст одоо ямар орон зай байх? Манай дээр одоо демодасны тэмцээнүүд байна шүү дээ тий. 7 хоногт $25,000 эсвэл юу гэдгийг одоо жишээлбэл $5 төлж байгаа юу гэдгийг 1-2 хоногийн тэмцээнүүд зөндөө байгаа. Тэгэхээр ямар ч эрсдэлгүй гэх юм бол үнгүй боловсролтуудыг авчлаа. Эндээс сурчлаа тий. Тэнгүүд өөрийгөө баталж болж шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр демод тэмцээн сургалтын дансан дээр. Сургалтын дансан дээр цаа. Манайхаас хапас ч гэсэн зөндөө хүмүүс 7-д орж ирсэн, 8-д орж ирсэн гэх юм тийм зөндөө байна. 7-8 орохоор яах вэ? Чинь нөгөө $25,000 хуваагаад байна шүү дээ. Топ 100 нь. Нэгт орсон $2,000 авдаг, доошоо $1,500 ч юм уу.
1000 гэдэг ч юм уу ингээд доош яваад эцэст нь 99 98-д орсон ч гэсэн $100 авчдаг. Тэр $25,000 тэр шагналын сан байгаа шүү дээ. Ямар тэмцээн. Тэр топ 100 байх нь авна гэсэн шагнал аваа. Энэ дээрээс бас бос тэр болно шүү дээ. Гэхдээ гол нь мөнгөгүй шүү дээ би. Тий, тэр чинь үнэгүй юм чи. Үнэгүй орж ирээ сурч байгаа. Тэр лав education-дээ сурч. Вебинартаа сурч. Тэр чинь 7 хоногийн ажлын 5 өдөр ихний дөрөвт үнэгүй явж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэр демо тэмцээч гэсэн 7 хоног болоо явж. Тэгэхээр ингэж хэлээд нэг гэж ойлгож болох. Одоо мөнгөгүй байсан ч гэсэн яг чадвараа олоод авчвал босож болох боломжууд байгаа гэдэг талаас нь л ярьж байна. Тийм шүү дээ. Тэгээ дээрэс нь өөрөө ямар нэг одоо жишээлбэл зах зээл дээр өндөр магадлалтай винрейдтэй гэдэг чинь арилжаанаас та өөрөө үүсгэн байгуулждаг гэвэл аялаач гэсэн тэр үнэл хөрөнгө оруулах боломжтой шүү дээ. Үнэхээр энэ зах зээл дээр бид нарыг би л авдаг гэж үздэг. Энэ зах зээл дээр бид нарыг тогтмол орлоготой байх юм уу? Эсвэл санхүүгийн эрхчлөөнд хүрэх юм уу? Эсвэл ингээ амиа бараа яваадах юм гэдэг ч юм уу тий. Алдагдлалд орох юм уу гэдэг ч юм. Энийг хэн хэлэх юм бэ? Юу шийдэх юм бэ гэдэг бид нарыг мэдлэг боловсруулах. Чагаас нь бол тэгж байна. Тийм. Нэмэлтээр ер нь бол хүмүүсээс ирдэг асуултуудын багц руу орж эхлэе гэж байна. За индикатор ашигладаг хүмүүс байгаа тий. За хүмүүс бол ашигч гэдэг индикатор ашиглаа. Тэгэхээр за анирын хувьд индикаторыг одоо юу гэж хардаг вэ? За индикатор дээрээс би Sesh болон файлыг ашигладаг. За ийм бараг л trade view-г ашигладаг. Ашиглахаараа нэг trade view-ийн TVC дээр нэг Sesh болон файл гэдэг ч юм уу. Магадгүй нь худалдаж авах хүмүүс байгаа шүү дээ. Trade view-г fixed range болон файл гэдэг нэг tool байгаа шүү дээ. Тэрийг хардаг гэсэн. Тэр индикатороос айсууд ханшийн дараа хөдлөөд байгаа гэж чинь. За тэрийг нь тайлбарж өгөөч. Одоо жишээ нь нэг индикатор дээр ингээд дэлгэрүүлээд тайлбарлал жишээ ав. За RSI хүмүүс аягүй ашигладаг тий. За тэнгуү тэр чинь өөрөө юу гэдэг ханшийн дараа хөдлөөд байгаа гэсэн доо. Тэр тухайн индикатор дээр хэдүүлээ юу гэдэг 5 минут ч 15 минутын кендл хаагдангууд RSI тохиогоо өгөө гэдэг ч юм уу тийм чагталтай нэг юм байдаг шүү дээ. Тэрийг нь авчингууд яг нь ханшаад байгаад ингээд хөдлөөд. Гэхдээ тэр чинь яг үнэхээр ханш өсгөөд юм уу унтаад байгаа юм гэдэг чинь өөр зах зээл дээр яваад шүү дээ. CFD чинь нэгсэндээ одоо юу гэдэг маш энгийнээр бол хуулбар зах зээл болдог. Тэр нь одоо үзэгчтэй тайлбарлал нэгсэнд дериватив зах зээл үүснэ. Та ямар нэг энэ зах зээл дээр алдж өгнө мөнгө ч юм уу тэрийг биетээр эзэмшгүйгээр тэрний гэрэн дээр ч юм уу ханшийн одоо юу гэдэг хөдөлгөөн дээрээс ашиглах гэж бол үүсмэл зах зээл гэдэг. Тэнгүүд энэ CFD зах зээлийн үндсэн одоо жишээлбэл те одоо юу гэдгийг үндсэн чарт нь тэгэл Лондонгийн университетийн зах зээл гэдэг ч юм уу те бид нар бол нэг ингээл монголчууд ярьсан Лондонгийн улмайн зах зээл гэдэг ч юм уу эсвэл фьючерсийн зах зээл гэдэг ч юм уу тэдгэрүүдийн датанд байсан. Энд ястаа нөгөө эрэлт нийлүүлчин дэше доошоос хавлаад байгаа тий. Тэгэхээр индикатор ер нь ажиллахгүй гэсэн үг. Ер нь trading view дээр бол хоцорно л гэсэн үг. Тэгээ дээрэс нь түрүү ингээд RSI-г хавлаа ярьсан. Тэнгүүд энэ зах зээлийн мөчлгөөсөө хамаарат энийг зах зээлийн нэг ингээд хамаарал байгаа шүү дээ. За одоо жишээлбэл хүмүүс ICT суурьтай хүмүүс SMT divergence гэдэг тэнгүүд алтыг мөнгөтэй хардаг, Found USD-г Euro USD. За тэгдэг. Биткойныг Ethereum-тэй ч юм уу Nasdaq-ыг тэ S&P 500-тай ингээд хардаг. Гэтэл энэ маань байнга шүү. Тухайн нөхцөл байдлаас хамаарат эдийн засгийн мөчлөг гэдэг ч юм уу те үештаас хамаарат геополитикийн нөлөө гэдэг ч юм уу энэ хамаарлууд эвдрээд. Тэгэхээр л нэгсэндээ индикатор чинь явах үедээ явна, явахгүй үедээ явахгүй л гэсэн. Индикатор ашиглаад мөнгө хийгээд байгаа хүмүүсийг одоо яах вэ? Тэд нэр эрсдэлтэй ах чадвартай л гэж байна. За. Одоо нийт массинг гэдэг ч юм уу дийлэнх хувь нь бол за нэг юу гэдгийг баг тастай байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст бол дансыг нэг тодорхой хугацаанд өсгөх тийм одоо тийм чаленжтай байгаа. Тэнгүүд нөгөө хүмүүс нь үнэхээр бие даасан тогтмол орлоготой хүмүүсүүд ганц тренд лайн татаа ч юм уу Fibonacci татаад ч юм уу те мөнгө боломжтой. Тэнгүүд ч нөгөө санхүүгийн эрсдлийг дааж чадах чадамжтай хүмүүс нь за нэг одоо юу гэдэг нэг томоохон стоп лосс тавьчаа те хэдэн хоногор нь 2-3 хоногор нөгөөдгөө бариад байвал болчихно. Индикатор учир нь тэр нөгөө дансандах мөнгөнд амьдралын чанарт нөлөөлөхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс мөнгө хийгээд индикатортай байсан байгаагүй ажиллаж чадж байгаа мөнгөтэй хүмүүс байна гэж ойлгох уу? Одоо нөгөө санхүүгийн эрсдэлтэй ах чадамжаасаа л хамаарат. Тэр нөгөө дансандах мөнгө нөгөө амьдралын чанарт нөлөөлөхгүй болчихгоо ямар ч фактгүй бариад байгаа гэж чинь. Индикатороос хараад тэр тусламж аваад те эндээсээ тэр одоо юу гэдэг нь
нөгөө юу байгаа штэ паттерн гэдэг ч юм уу тий. Паттерн гэдгээр ингээл хараад тэгэл хийжлээ. За паттерн руу бас яа. Паттерн бол Монголын ярьжид маш хэрэгжилж байгаа. Паттерн мөнгө болоод байгаа хүмүүс байгаа. Зөө үгүйсгэж болох. Тэгэхээр паттерныг ингээд ашиглаад мөнгө бүгд хийхийг яагаад болохгүй гэж. Энэ нөгөө режим гэдэг нэг төрөөр зах зээлийн энэ нэг суур одоо бүтсэн өөрчлөгдөв. Одоо 6 дахь үе дээр явж байна гэсэн. За. Тэгээ тэр нь юунаас хамаарат юм бэ гэхээр энэ зах зээл дээрх хөрөх чадвар мөнгнүүд. Одоо жишээлбэл түүхийдийн зах зээл дээр ойрын хэдэн сар мөнгө зуураад юм уу эсвэл хугацаан дээр юм уу те. Эсвэл SpaceX гэдэг ч юм уу эсвэл бондын зах зээл гэдэг ч юм уу криптовалют гэдэг ч юм. Энэ дээр байгаа зах зээлүүдийн одоо жишээлбэл мөнгнүүд зах зээл дээрх мөнгнүүд те хөрөх чадвар бол яг хаана байгаас хамаарат энэ зах зээлийн тийм нэг суур бүтцүүд нь өөрчлөгддөг гэсэн. Тэгвэл паттерныг бол хэдүүл бол ямар ч арга барилыг үүсгэдэг шүү дээ. Гэхдээ араа илүү магадaltaй руу зүтг яа л гэж. За ойлголоо. За тэгвэл тэр паттерн явж байгаа. Гэхдээ 2-3 жилийн өмнө одоо бидний хэлдгээр QM гэдэг ч юм уу ICT-гаар unicorn модель, market structure shift одоо юу гэдэг smart money concept choch гэдэг ч юм тийм нүд хийнгүүд бид нэг гапн дээрээс нь ордог байсан тий. Тэр чинь одоо яг нь явж л байгаа. Гэхдээ магадлал багассан. Зөв. Энэ зах зээлийн хөдөлгөж байгаа нэг юм микро л байдаг шүү дээ. Бидний арга барилыг мэдж байгаа тий. За ер нь бол мэдж байгаа. Интернет дээр солоо. Хаана хүмүүс тэгэж юу гэдэг тэр паттернуудыг ашиглаад оролт хийгээд байгаа тий. Тэнгүүд за тэдний мөнгө нэг хаана байгаа бол та бид нар хараад. Тэгэхээр бид нар бол нэг зах зээлэд дагаад өвсөн өөрчлөлтөөс хэрэгтэй болж байна. Уяа. За. Анирын хувьд, багш хүний хувьд за мөнгө төгрөгөөр ингээд ямар нэгэн индикатор ч юм уу тийм дараачийн одоо мэдээлэл агсан төвчний мэдээлэл харах хөнгүү тэг боломжгүй хүнд гарын доорх ямар одоо индикатор зөвлөх вэ жишээ нь. Одоо бидний хувьд яг нөгөө Sera chart нөгөө сард нэг $70 бид нар байнга төлөөд байгаа шүү дээ. За тэгэнгүүт нөгөө YouTube дээр байгаа нэг heat map гэдэг байгаа шүү дээ. Тий. Энийг ингээл нуглаа ногоо бөмбөлөгнүүд. Одоо баблтай тий. Хэмжээний захиалгуудын шин дээр эдийн хэмжээний сел лимит захиалгууд байна. Хичнээн оролцогчийн тий. Энэ дээр одоо жишээлбэл нэгсэнд том тоглогч нараа одоо жишээлбэл зах зээл дээр төөрөгдөл учруулдаг ч юм уу спук хийж өгнө гэдэг чинь. Тэрийг харах юм бол зүгээр YouTube дээр 7:24 live бол явж байгаа тий. Gold live GC гэдэг ч юм эсвэл futures гэдэг ч юм явж байгаа. Тэгэхээр тэрийг ашиглаж байгаа. Гэхдээ тэр чинь ч гэсэн level 2 даа. Гэхдээ яг хөө Sera хоцорч ирж байгаа. За нэг жоо хоцрогдсон. Гэхдээ нэг ийм амар 1-2 секунд 3-4 секунд дээр биш. Sera тэр чинь нэг дата дамжуулалтаас секундыг нэг 4 хуваас нэг тийм хэмжигдүү мааш тий. Book map бол арай жоо хоцордог ч юм. Гэхдээ үнгүй юм чинь шүү дээ. Хамгийн ойрхон тий. Тэг хамгийн ойрхон YouTube дээр үнгүй явж байгаа. Тэр heat map-ыг хараад хашаа айл төвшөнд ямар ордрууд байна. Хуучин дээр өмнө ирээд буцахтаа хин их авсан, хин их зарсан гэдэг ч юм уу. Тэр нэг дельтанууд нь бүгд харагдаж байгаа. Тэрийг тэгэл ядаж нэг ChatGPT гэдэг ч юм уу Gemini нэрээс сэдвүүлээ юу сарын $20 төлөв тий. Академик төвшөнд тайлбарууд авчиж болж байгаа. Эсвэл үнгүүгээр ч бас байж болж байна тий. Тэр нь чиний бас байнга ярддаг юм санд орж иж байна л да. Бондын өгөөж бол бас л индикатор болж байгаа шүү дээ. Маш том индикатор болдог тий. Тэгэхээр тэрний талаар бас хүмүүстэй ингээд цохос дурдвал нэгсэн дөө нэг алт маань өөрөө яг ингийн хүү талаас нь ярихад алт маань одоо юу гэдэг юм хадгалам шиг гэдэг ч юм уу эсвэл хувьцаа шиг гэдэг ч юм уу ямарваа нэг хүүгээ орлогддог тий. Тэгэнгүүт бусад параллел зах зээлүүд дээр ямар өгөөжүүд бий болоод байгаа юм бэ? Гэр хэдүүлээ харах. Алтан дээр хэдүүлээ арилжаа хийгээд байна гэдэг чинь давуу талтай. Бид нэр төвлөрсөн нэг одоо юу гэдгийг тий централизэд одоо юу гэдэг датаг аваад тэгэнгүүт одоо жишээлбэл бид нар ийм дата ингэж авчингуудаа зөвхөн алтан дээр суугаад байж. Яг тэгэхээр алт маань өөрөө хүнд мэтрэх тий бонд өгөөж өсөдөх юм бол хөрөнгө оруулагч чинь хорон мөч бүхэн одоо юу гэдэг хорон мөч бүртэл хаана хамгийн их өгөж байгаа юм бэ? Хаана их багтай тий тийшээ байгаа гэсэн. Зарим одоо сурагчдууд бас нэг тийм өгүүлбэрүүд байж лээ тий. Одоо нэг тийм практик ойлголтууд ч юм уу прагматик тий. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондын өгөөж алтны хөдөлгөөнийг яах нь болоод байна гэж байна. Тиймэрхүү зүйлүүд байдаг гэсэн. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондын өгөөж бараг л нөгөө дефолт бол боломжгүй гэж үздэг шүү дээ.
Америкийн засгийн газрыг яагаад вэ гэхээр үнэхээр биднээс бонд авчингуудаа одоо юу гэдгийг хоёр улирлаа нэгтэй бид нарт одоо жишээлбэл ингээд төлбөрөө өгөн те үгүй чинь би зээлцсэн шүү тэдүүгээр жилд өгсөн тэрийг би 2 угаад өгчий чам. Өнгөд үнэхээр тэд нар юу гэдгийг төлбөрөө төлөх чадамжгүй болоо те тэр хүүхгээ бас төлбөрийг төлөх чадамжгүй бол тийм магадлал хамгийн эдийн засгаар номер 1-т байна. За тэгээд өөрсдөө тэднийх нь доллараар чивж боломжтой болохоор Америкийн нэгдсэн улсын засгийн газрын бондыг хэл маш харддаг гэсэн. Бондыг тэгээд ханаас арах вэ? Мэдээллийн Trade View дээр зөндөө сайтууд байна. Бид нар болохоор бас Sera chart-ын дээр харчдаг. Trading View дээр ханаас харж болох вэ? Тэр листэн дээр байх. Тийм 10 одоо дунд хугацаатай би 10 жилийн өгнө хугацаатай ч юм уу те бүгд байгаа гэсэн. Эсвэл зүгээр нөгөө нэг хэдүүлэнхийг нь хардаг нөгөө мэдээний нөгөө сайтууд байгаа даа шүү дээ. За Forex Factory дээр байгаа юм байна. Investment дээр байна. Хувьцаа бонд индекс гээл те. Тэгээ тэр дунд явж байгаа гэсэн. Тэгээ хамгийн гол нь тэр нөгөө засгийн газрын бондын тэр өгөөжийг зүйлээ инфляцийг харагдуулж те тэр бодит өгөөжийг л харах. Тэгэхгүй нөгөө засгийн газрын бондын өгөөж нь ингээл графикийн хувьд ингээл өсөөлөөсөн чинь доогуур одоо юу гэдэг инфляц нь яг дагаж одоо юу гэдэг маш урттай өсөдөл тэр нөгөө бодит өгөөж нь те одоо бидний хаар монголчлох юм бол цэвэр ашиг гэдэг ч юм уу те тэр нь багасаад явал бас өрөөс. Тэгээд хүмүүс дээлгээд нөгөө засгийн газрын бондын өгөөжөөс инфляц авсан. Одоо жишээлбэл сая түрүү сар гээл тэгэхэд манай одоо инфляц 36 сарын дараа 2 орондоо тоолоо орлоо. 10.1 байж бол саяхан хэдүүлээ 2-7 хоногийн харлууд 11 руу ороод ирсэн. Дөнгөд бидний хугацаатай хадгаламжийг хийдүүлээ те 12.5 ч юм 13 тэй байлаа гэвэл инфляц хаасан. Тэр хадгаламжийг чинь боддог гэж хэлдэг юм бэл. Гэх мэдчлээ яг ингэж л манайхаа харах. Монголчуудын хувьд болохоор бүгдээрээ л баг 93% нь алтан дээр арилж байгаа. Хүмүүс яагаад эхний ээлжинд асуух юм болохоор хүмүүс яагаад ингэж алтыг сонгож арилж байгаа. Ер нь за нэг point л өгч тээ. Бид нар төвлөрсөн биржээс дата гаддаг. Тэр нөгөө төвлөрсөн гэдэг чинь бүхэл мэдээлэл тэн дээр явж гин гэсэн. Одоо нэгснэ CM-ээс хэдүүлээ дата гаддаг байна шүү дээ. Дөнгөж тэр дээр суурлаад бид нэр үнэхээр одоо юу гэдэг зөв зөвтэй дүн шинжилгээ хийж ханшиг хөдөлгөөнийг таамаглах юм бол тэр магадлал өндөртэй. За Trade View дээр ямар нэгэн Pound USD, Euro USD гэдэг ч юм уу тухайн брокер дээрх датанууд бүрэн зах зээлийг хилдэхгүй. Тухайн брокерээс орж иж байгаа. Тий, яг тийм. Нэг spread provider ч юм уу, эсвэл liquidity provider-ийн дата болохоор тэр дээр суурилгаар чинь төвлөрсөн бусын нэг жижигхэн датан дээр ч юм нэг санхүүгийн байгууллагын датан дээр суурилж байгаа. Үндсэн том зах зээлийг хэдүүлээ таамаглаад энэ дээр эрсдэл үүснэ гэсэн. Тийм болохоор миний хувьд ч гэсэн шавнартай асуулт нартай найзуудаа нөхөцтэй тийм. Яг үндсэн дата. Тийм үндсэн төвлөрсөн дата гэсэн. Тэр дээр л бүх нөгөө арилжаанууд ч орж гараад нэг одоо юу гэдгийг монголоор зүгээр нэг замаар яваад байгаа. Төв зам. Тэгээ төв замаар яваад. За. Тэнгүүд төв зам дээр хэдүүлээ харж байгаа хэлчихнэ гэсэн. Тэнгүүд нөгөө бусад зах зээлүүд энэ тэндгүү яваад байгаа байхгүй. Зөв. Тэнгүүд ч хэдүүлээ Монголын одоо юу гэдэг Улаанбаатарын хөдөлгөөний замын хөдөлгөөнийг 14 замаас харчаад хэлээд байж болохгүй шүү дээ. Яг тэрэн шиг гэсэн үг. За. Алтнаас өөр ямар хуу одоо хослолуудыг монголчууд арилжах боломжтой вэ? За ер нь манай дээр бол одоо сая SpaceX ороод ирж штэ. Shares account дээр та хугацаануудыг дэлхийн зах зээл дээр хугацаануудыг шууд эзэмшиж. За Монголоос бол ерөнхийдөө нэг өртөг өндөр байгаад байдаг тий. 2-3 шат дараалтай яваад байдаг. Хэрвээ та XM дээр аккаунт нь баталгаажсан бол та Shares account нээгээд хугацаануудыг авах боломжтой. Nvidia гэдэг ч юм уу тий. SpaceX эсвэл одоо юу гэдгийг CFD-гээр гэдэг ч юм уу тухайн шин хөдөлгөөн дээрээс нь ашиг их зорилгоор тий SpaceX-ийн хувьцаан дээр ч гэсэн арилж яаж болно гэсэн. Ногдол ашиг гэхдээ авах уу? Болно. Орж ирэх үү дагаж дээр байна. Хувьцаа ч өөрөө нэг хоёр төрлийн ашиг өгöd байна шүү дээ. Ногдол ашиг болоод хувьцааны өсөлтөөс үү юм байна. Манай дээр ч гэсэн ногдол ашиг байна. За өөр сонирхох зүйл одоо яагаад гэвэл яагаад ингэж сууж байгааг гэвэл манайхан бас масаараа нэг л инструмент дээр төвлөрөөд байгаа учраас зах зээл ингэж хэлбэлцдэг те. Одоогийн зах зээл дээр гэдэг хүн болгоны яаж байгаа геополитик макроэкономик гэх нэг дайн болж байна. За нөгөө Украин Орос хоёр ч үзчихлээ. Ормозын хоолой хаагдчихлаа. За тосмос гэл ингээл зөндөө сэдвүүд байгаад байна шүү дээ. За
cryptocurrency ч юм уу те ETF зөвшөөрлөх гэж байна. Арилжааны одоо баталгаатай болгох ч гэдэг юм уу. Энэ зүйлс төр холбогдоод бидэнд боломжтой бидэнд нааштайгаар арилжаад хялбар арай нэг хялбаршуулсан гэж хэлэх юм уу? Ямар хуу одоо хослууд байж болох вэ? Хоёулаа юу яаж болж байна те? Алтнаас гадна биткойн яаж болж байна? Биткойны дата чи өөрөө нөгөө tick by tick буюу нэгсэнд блокчейн чи өөрөө бүх зүйл ил тод болно шүү. За. Тэгэхээр хоёулаа бүх датанууд нь ил тод те харагдаж болохгүй тийм санхүүгийн хэрэгслээр ажиллаж байгаа юм болж байна гэсэн. Тэгэхээр нэг биткойныг оруулж ирж болж байна те. Тэгэхээр 2 3 дугаарт үнэхээр алтан хөдлөхгүй бол эсвэл бид нар ч нөгөө түүгээдийн биржээс датаг нь татчих болохоор түүгээд дээр зөвхөн алт биш те мөнгө платинум гэдэг ч юм уу бүгд байгаа. Тэдгэрүүд их харж байна. Дандаа төв замын мэдээлэл авч байгаа бид нэр. Тэнгүүд нөгөө блокчейн гэдэг ч юм уу одоо жишээ биткойн нэвтрүүн гэдэг ч юм уу тэд нар чинь нөгөө миллисекундтэй эксплорер нь ороо харангууд хэн хаана яаж зарж байгаа хэдийг зарсан авсан гэдэг ч юм уу те бүх гүйлгээнүүд нь харагдаж болж байгаа. Гэхдээ биткойн дээр нэг анхаарах юм нь криптовалютын зах зээл дээрх тэр одоо юу гэдэг биткойн болоод алткойнуудын хөдөлгөөн аптрend руу орох юм уу уналтын тренд руу орох юм уу гэдэг ч юм уу те тэр чинь ерөөсөө хууль эрх зүй зохицуулах талаас байгаа. Одоо хэдүүлэнгийнх нь ингээ хараад байгаа нь Clarity Act гэдэг байна шүү дээ. Конгресс дээр яг ямар процессд яваад байгаа юм бэ те тэрийг бид нар харна. Түүгээд дээр бол нэг одоо юу дэлхийн эрэлтний систем гэдэг ч юм уу ингэж хэдүүлэн нөлөөлөд байгаа те. Тэгэхээр одоо биткойн дээр бол нэг анхаарах зүйл нь хууль эрх зүй регулятор талаас маш сайн хараарай. Тэгж чадах юм бол боломжтой те. За дээрэс нь бирж дээр одоо ETF-ийн урсгалууд бас гарах. Уул нь бол нөгөө компьютераар зугаад тэр бүх мэдээллүүдийн үнэгүй харах боломжтой болж байна. Тэгэхээр нөгөө хэлбэршүүлсэн гэдэг дээр бол миний хувьд бол нөгөө датагийн нөгөө төв замаар харж болох биз те. Тийм байх юм бол боломжтой байна гэж байна. Ойлгомжтой. Дараагийн нэг сэдв те AI. Одоо маш хурцтай орж иж штэ. AI орж ирснээр одоо кино продакшны тим одоо багуудаас багасч эхэлж байна. Наазах нь хүн болгон юмныг амарчилж байна, видео хийх гэх зэрэг зүйлсээс хараад. Сүүлийн үед юу харагдаад байгаа вэ гэхээр хүмүүс AI-ыг арилжаанд хэвшигж эхэлж байна, тэ. Анализ хийлгэж байна, сургаж байна. За тэгээд AI-аараа маркетинг одоо зах зээлийн мэдээ уншиж байна. За мэдээ эдрийг бол орхиж. Тэр бол болж байна, тэ. Бага сорсыг татаад авчаад танд харуулж байгаа болохоос. За нөгөө талдаа AI сургаж арилжж байна. Энэ одоо хэр даваа талтай вэ? Бүр арилжаачтай яг ирээдүйд оролцох юм шүү. Тэр тал дээр. За хайлаа тэгвэл яг ярихдаа бүр хамгийн энгийнээс нь платформ дээрсэн ярьчихлээ тэ. За. Тэнгүүд хэдүүлэнгийнх нь платформ дээр үндсэн дээр тэр дээр байж байгаа тэ баруун дээр AI-ийн юу байгаа. Дарангууд одоо нөгөө AI хөгжигээр ямар ч салбарын хүн энэ зах зээл дээр арилжаах боломжтой болчихж байгаа. За. Өмнө бид нар бол их сургууль гэдэг чинь эдийн засаг мат гэдэг ч юм уу 4 жил нөтөлдөг байсан тий. Магадгүй яг юунд ашиглаж байгаа мэддэхгүй ингээд баахан онол теоремуудыг үздэг. Тэнгүүд энэ чи AI гарч ирсэн хүн болгонд нээлттэй цаг хугацааг маш сайн хэмнэж тэнгүүдээ час хийсэн асуултанд хариулчих. Тэгэхээр бид нар одоо жишээлбэл нөгөө платформ дээр энэ дээр ингээд чарт явж байхад хажуудалд нь AI бүгдээ гаргаж ирээд энэ хөдөлгөөн хайж гэж байгаа. Тэг ингэж нөгөө анализ эднэр игээд наандаж ингэж ашиглах. Дараагийнх нь нэг тийм арилжааны шийдвэр гаргахад тийм зөвлөх тийм байвал их зүгээр. Магадгүй бид нар чинь бидний өмнөөс арилжаах бүрэн боломжтой. Гэхдээ бид нар сурч хөгжиж те хөсч хөгжих хэрэгтэй байтал дан ганц одоо жишээлбэл AI-ийн цаан чинь супер математикч гараад байгаа шүү дээ. Тийм, ер нь хөгжүүлж байгаа шүү дээ. Нэг хүн хөгжүүлж байна. Чи одоо жишээлбэл ингээд 1200 өдрийн дата татсангуудаа 400 өдрийн дата болгоод Лондонгийн сешн дээр, Азийн сешн дээр 3 кент өнгөөр нь ингэж харангуудаа задлаад 400 өдөр буюу нэг ойролцоогоор нэг ажлын 5 өдөрт ингээд нэг 5 жилийн хугацаанд энэ зүй тогт хэд байсан гэдэг ч юм уу. Давтамжийг харуулж өгöd шүү дээ. Давтамжийг хараад тэгэж яваад байна. Бид нар өөрсдөө ингээд 5 жилийн датаг чэйжлэн одоо тэр 5 жилийн лаг чэйжлэн гэж хэцүү үрцтэй. Тэгээ одоо хедж фандын одоо манай найзууд нар байдаг. Тэд нар бол хэр математикч шүү дээ. Тэр чи одоо бид нар цаашаа хөгжих хэрэгтэй байгаа тийм. Тэнгүүд арилжааны шийдвэрээ тэдгэрүүдээр гарах боломжтой ч гэсэн тэгчих юм бол бидний газар зогсож байгаа. Тийм ээ. Үнэхээр математикч хүн байх юм бол одоо дээшээ хувьсаал юм байна. AI-ийн цаан супер математикч гараад байна шүү дээ. Тий. За анирхшив AI машин learning гэдэг байгаа тий. Тэр тал дээр
хүнээс маш хурдан сурж байгаа. 10-аас 20 дахин тэрнээс дэшээ байгаа. Тэгээ алдаан дээр ажиллаж байгаа тэр дор. Тэгвэл машин лернинг энэ байдлаараа хөгжөөд байвал уламжлалт ажиллаж орлох уу? За ерөнхийдөө ритейлүүдийг ч юм уу эсвэл юу гэдэг зах зээлийн оролцогчдыг бүгдийг орлоно гэдэг бас хэцүү байх. Ягаад гэвэл цаана насрыг төсөв зардал явж байгаа тий. Тухайн хөгжүүлэхэд машин лернинг хийхэд тий хаанах ямар сервер хичнээн цаг хугацаанд хичнээн өдөр $1,000 төлж байгаа гэдэг ч юм. Харин үгүйсэхгүй тий юм байгаа. Тэнгүүд бид нар бол зах зээлийн одоо цөөнхөл одоо байхгүй байгууллагууд юм. За жинхэнэ тэр одоо мэдээний дараа гарч ирдэг одоо жишээлбэл CPI, PPI гингүүд таамаглаас нь тий баг гарчвал их гарчвал тэр чинь нөгөө ерөөсөө нөгөө тэр алгоритмууд ч өөрөө ерөөсөө компьютерийн хэлээр л ажиллаад байна шүү дээ. Тий. Тэгэнгүүт яг нэг алгоритм арилжаанууд яваад. Тэр хөгжүүлэлт зогсох гэдэг ч юм уу тэндээс хамаарат ч юм уу тий. Дохондоо бол харах нэг боломж байна. Цөөнх бол ашиглах байна. Цөөнх бол ашиглана. Мөнгөтэй хөрөнгөтэй тий. Тэр чинь тэгэхээр ч одоо нэг том акул бол авчиж тийм ээ. Тий. Тэгээд бид нар ч өөрөө нөгөө мэдээ үзүүлэлтээс хамаарат үгүй алгоритмын дагуу жинхэнэ зах зээл дээр позишн эзэлдэг тий. Тэр нөгөө CPI дээр арилжаа юмуд 3 шаттай шүү. Эхнийх нь болохоор алгоритм арилжаанууд явдаг. Тэн дээр ямар санхүү байгууллагууд орж ирдэг юм бэ гэдэг юм чинь мэдээ үзүүлэлтүүдийг хэдэн тоонуудыг уншаал зах зээл дээр өндөр давтамжтай секундын хэд угаасан тайтал ингээд захиалгах чингүүд нэг спид энд дэлчдэг ч тий. Тэр байгаа. Дараагийнх нь хамгийн их хүмүүсийн асуудаг болон шийдэлт хүрдэггүй асуултуудын нэг байна. Арилжаан сэтгэл зүй чухал нөлөөтэй юу? Тэгвэл би чамаас нэг юм асууя. За. Арилжаа хөрөнгө оруулалт мэргэжил үү? Би бол мэргэжил гэж боддог. Би ч гэсэн. Тэгвэл хэдүүлээ мэргэжлийн сэтгэл зүй ярингууд энэ хажуудалд нэг эмчийг төвчмэссэн. Энэ байлдааны онгоц жолооддогтэй нисгч. Энэ онцгоогоос үүдээ гал унтраагч гэдэг чинь. Эдгээр бүгд сэтгэл зүй. Тэд нар бол нэг өөрсдөө хийж байгаа ажлыг барган сэтгэл зүй хүмэжтэй. Тэгтлээ өөрийнхөө сэтгэл зүй сургацсан тий. Зөндөө практик хийсэн тийм байна. Үнгээ адилхан одоо жишээлбэл гал унтраагч хүний хажууд гэдэг ч юм уу онцгой байдлынхны нэрслийн эмч одоо цэрэг армийн хүчнийхний хажууд адилхан тэд нар бүгд мэрэгжил эзэмсэн явж байгаа. Хэдүүлээ ч гэсэн мэрэгжил эзэмсэн явж байгаа. Тэгвэл мэрэгжлийн сэтгэл зүй ярингууд бид нарыг тэд нар яаж харах вэ? Бид нар бол маш тухтай орчин байна. Тэ? Гэртээ компьютерийн хаар, офисын хаар гэдэг ч юм. Ингэж. Тэр арилжааны сэтгэл зүй одоо мэрэгжлийн энэ зах зээл дээрх одоо юу гэдэг юм? Анхан дунд агсан мэрэгжлийн гээл явж байна шүү дээ. Эний чин дээр нөгөө юу байна шүү дээ? Quantum trade руу. Founders. Бид нар чи юу ямар сэтгэл зүг арилж байна? Жинхэнэ нөө хедж фандууд дээр байж. За. Quantum тэ тоон шинжилгээ хийдэг гэсэн. Энэ зах зээлийн бүх тоон дор суудаг. Тэр нэгсэндээ тэр мэрэгжлийн хүмүүс чи өөрөө сэтгэл зүй байхгүй. Учир нь тоон дата бодит мэдээлэл дээр суурилсан хүн сэтгэл зүйн тэр арилжааны сэтгэл зүйн ингээ буурч нөгөө төгөр одоо 25 оны 4 сараас эхлээд нэг сэтгэл зүйн топ 4-5 номыг орчуулж оруулж ирсэн гэсэн юм бид нар тийм. За. Энд дээр одоо жишээ trading day zone гэж байна. Hedge fund market wizards гэдэг ч юм уу, Jack Schwager гэдэг ч юм уу. Топ номнуудыг орчуулж ерөөсөө санах. Би энэ дээр болохоор хувийн зүгээс ингэж бодож байгаа байхгүй. За чи сая одоо хувийн мэрэгжил өөр те дээр нь тэгээ тухайн хүмүүс хийх тусмаа сэтгэл зүйн баг сэтгэл гэж байна. Бар байдаггүй гэж ярьлаа штэ. За өөр энгийн жишээгээ бодъё. За гал сүнөгч те. Тэнгүүд гал сүнөгч мэдээж гал сүнөгчөд орлоо гэж бод. Нэг удаа санамсаргүй байдлаар галд төлөгдлээ гэж бод те. За 20% төлөгдөл ч юм уу. Зүгээр жишээ шүү. Дараа нь тэр хүн гал төлөгдснийг гал харах болгохдоо санана тийм ээ. Тэгээд тэр одоо нэгсэндөө сөрөг мэдээлэл болоод орж ирээд бие махбод нь ингээд тогтоогод авчиж байгаа шүү дээ. Гал харахаар мэдээж айцтай бол. Тэгэхээр тэр хүн бас л нэг тийм сэтгэхүйн гэмтэлтэй болж байгаа ч дээ ер нь бол. Тэгэхээр арилжаачин хүний хувьд за миний хувьд бол ингээд яг хаан ширээний ард бид нар аим хүнд юм суугаад хийж гин үгүй гэлгүй. Гэхдээ тухайн хүнийх нь хувьд одоо миний хувьд гэсэн үг. Арилжаа игээд өөрийнхөө одоо сар байлгасан өөртөө торцсон дансаа алдчихлаа гэж үү. За эсвэл бол маш их хувийн байхгүй болох шүү дээ. 70%. Тэгэх юм бол тэр хүнд бас нэг сэтгэлийн гэмтэл үүсэж байгаа. Мэдээж арилжаа гаргаж ирээд хараад хийх гингүү зориг нь хүрдэггүй ч юм уу. Яг тэр нөгөө гал төлөгдсөн юм шиг тий. Тэр одоо гал сөнөгч хүн чинь ч гэсэн галуу орохоос айцтай л болчихж байгаа. Тэрнээс биш анхныхаа ямар ч гал төлөгдөг байсан шиг өсөрч орохгүй л байна. Тэгэхээр
мэрэгжил болгон өөр ч гэсэн тухайн хүний тухайн нөхцөлтэй авж байгаа сэтгэл зүйн одоо гэмтлээсээ болоод адилхан байх гэж би бол хараад байна. Тэгэхээр чи бол тэрэн дээр бол өөр байр суурьтай гэсэн үг. Миний хувьд болохоор одоо жишээлбэл арилжааны дансан дах мөнгө бидний амьдралын чанарт нөлөөлөх юм бол бид нар 1000 сера чарт гэдэг ч юм уу 1000 мэрэгжлийн концептыг өөрийн болгосон ч гэсэн зах зээл дээр позишн эзлэх арилжааны шийдвэр гаргах дээр савлах хэрэгтэй. Тэгэхээр санхүүн дээр нь ингээд ажиллах хэрэгтэй л гэсэн. Ерөнхийдөө бол ингэж хэлж байгаа гэж ойлгож байна. Өөрөөхөө даахгүй одоо дүнгээр битээ ярьж яраа гэж бойл. Тийм. Тэгээ энэ зах зээл бүх зүйл эрсдэлтэй байна шүү дээ. Монголд одоо бизнес эрхлэсэн хуваараа юу гэдэг нэг жижиг дунд үйлдвэр яасан ч гэсэн эрсдэл байна. Эрсдэлгүй зүйл бол баг байхгүй шүү дээ. Хорвоо дэлхийд. Зөв. Тийм биз. Тэгэхээр нэгсэндээ санхүү талаас маш төлөвлөгөөтэй. Энэ нөгөө нэг зах зээл дээр хедж фандууд гэлт рүү яриад байна шүү дээ. Жижиг асар их мат сүртэй хүмүүс байгаа шүү дээ. Тэд нэр яагаад тийм их хэмжээний маш богино хугацаанд арилжаанууд хийдэг вэ гэхээр одоо жишээлбэл тэрний ард онол хэмж идэг. Одоо жишээлбэл хаял $10,000 байлаа гэж байна. За ингээд би юу яа. Энд нэг шоу байлаа гэж бодъё л да. 6 буух юм бол би чамаас $5. А бусад тоон дээр яах нь вэ? 1 2 3 буух юм бол би чам $1. Тэнгүү тэрийг математик илэрхийлэлээр ингээд магадлал ингээд бодонгууд ойролцоогоор одоо жишээ миний win rate нь юу гэдгийг за 6 хаяхад 6.1 гэдэг ч юм уу чиний хувьд 6.5 байдаг ч юм ийм байлаа гэхэд тэр концептуудыг ингээд харьцуулаад юу гэдгийг те 5-ыг 6 тооход хийдیں۔ Те дөнгөд ойролцоогоор 0.2 гэдэг ч юм уу тоо гарч ирдэг гэсэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр энэ зах зээл дээр урт хугацаанд яах нь бид нар амжилтанд хүрэх боломжтой байдаг. Тэнгүүд өөрийнхөө хөрөнгийг бид нар хэдэн удаа хуваажвал жишээлбэл та $1000 арилжаа хийлээгүүл энийг хэд хуваажвал таны арилжааны магадлал хэд гэдгээс хамаарат ямар ч тохиолдолд та нэмэх гарах математик прогрессор байдаг. Тэгэхгүй манайхан нэг дөр аваачаад ингэж үлдсэн. Тэгээд дээрээс нь эцэст нь хэлэхэд нөгөө юу шүү дээ. Ямар ч онол одоо юу гэдэг арга барил концепт бид нар эзэмссэн өрөмгөө бол тий сахилгадгүй бол тэр стапа нөгөө хүлээдгүй төвчээргүй бол энэ зах зээл дээр бас хэцүү. Тэр хөрөнгөний бирж дээр нөгөө Эйнштейн гэдэг нэг 30 одоо 3 жилдээ ажиллаж байгаа нэг ах байдаг шүү дээ. Тэр тэгсэн байгаа шүү дээ. Нэг Аз одоо трейдер очоод хөрөнгөний бирж, Нью-Йорк хөрөнгөний биржээр ингээл үзэл явж байна. Тэ Wall Street-ээр ингээл явж байна. Тэнгүүд асуусан баг. Ийм мундаг газар тий. Та ямар стапаар баг ил ирээд орчвоо. Танд яг энэ амжилтанд хүрэхэд ямар степ байсан бэ? Ямар техник шинжилгээ яг иймэрхүү талаас нь асуудаг. Тэгэхээр нөгөөдхөн зүгээр тэгж байгаа. Хүн ямар ч арга барилыг 100% биш. 1000% эзэмшиж. Гэхдээ дүрм дадал төвчөр 3 байхгүй бол энэ зах зээл дээр байх үгүй нь тодорхой гэж байна. Байхгүй л гэсэн үг. Тэгээд сэтгэл зүй гэдэг зүйлийг бид нэр дүрм төвчөрөөр бас яах нь барьж байна. Дүрмээр барьж. Хамгийн сүүлчийн асуулт руу орж байна. Мэдэн дээр шинжилгээ хийхгүй, мэдээ уншихгүйгээр арилждаг хүмүүс байдаг. Тэгээ одоо бүгд бичгсэн тухайн хүмүүс мань юу гэж ярихдаа ярьдаг вэ гэхлээр мэдээ гарах үед анализа мэдээ гаргахаас өмнө игээд анализа дагаад орцсон байдаг. За тэгэнгүүтээ дараа нь юу гэж ярьдаггүй вэ гэхлээр мэдээ гарахаас өмнө тухайн ханшийн хөдөлгөөн аль хэзээний одоо үнэндээ шингэчихсэн байдаг гэж ярьдаг тийм. Мэдээ бол харсан чараагүй ч ямар ч нөлөөгүй. Тэгэл чартаал сайн техникэл анализаал сайн хий гэж ярьдаг. Тэгэхээр энэ дээр юу гэж бодож? Мэдээ харахгүй зүгээр арилжаад байвал болох юм шүү. Ер нь хэцүү те. Тэрүү нөгөө нэг мэдээ ингээд гарахаас өмнө ханш аль хэзээ нэг хөдөлсөн байдаг ч юм уу те. Яг тиймэрхүү ойлголт бас зах зээл дээр байгаа шүү дээ те. Маст. Тэнгүүд энэ маань болох нь хүлээлт зөрөслөл юм байна. Эдийн засгийн ямар мэдээ үзүүлэлтүүдийг бодоод байгаа те. CPI-г бид нэр Laspercy Index, PPI-г Laspercy Index гэдэг айгүй хөнгөн томьёо тооцоолоор бодоод байгаа. За тэнгүүд тэр мэдээ одоо жишээлбэл тухайн үеийн өөр одоо юу гэдгийг одоо ам доллар дээр гарч байгаа мэдээнүүдийг одоо юу гэдгийг real time ч юм уу харах боломжтой байгаа шүү дээ те. Одоо жишээлбэл CPI-г бодоход одоо жишээлбэл economic руу оронгуудаа сарын өмнө будаа ямар байсан, одоо ямар байгаа юм? 7 өдрийн өмнө ямар байсан гэх бүх юмнууд ингээ real time харагдаж байгаа гэсэн бараа бүтээгдэхүүн. За. Тэгвэл тэнцэнээс бодож тооцоолж бол. CPI-г яг
Тэгэхээр 3.2 гэдэг ч юм эсвэл 0.3-тай байлаа. Тэрнээс нь илүү гарах юм байна. 0.4 5 гэдэг ч юм. Тэгж бодож тооцоолж гаргаж иж бол тэнгуүтэ мэдээ гаргахаас өөр позишн үзэж. За тийм. Эсрэгээрээ ингэж яах юм бол болж тэ мэдээнээс өмнө хаш хөдөлдөг үйл аль тэр мэдээ гаргахаас өмнө тэ хүмүүс чинь бодож тооцоолоо санхүү байгууллагч шинжээч нар байгаа шүү дээ. Тэгээ позишнууд эзэлж. Энэ талаас нь тэгж ярих юм бол болж тэ зах зээл хүлээлтэн дээр суурилж. Нөгөө талаас хэцүү. Техник шинжилгээний дээр тий энэ зах зээлийг хэн хөдөлгөөд байна? Техник шинжилгээ гэхээр л ерөөсөө дэвлэг дата буюу улааны гонгийн дээр суурилсан ямар ч аргаар хийлээд байна шүү. За. Үндсэн бодит эрэлт нийлүүлэлтийг харахгүй байгаа тий. Тэр эрэлт нийлүүлэлт юу үсэд яаж үсэд байгаа юм бэ гэхээр тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал дээр суурилаад санхүүгийн байгууллагууд тухайн орчныг макро түвшин дээр үнэлэнгүүтээ зах зээл дээр позишн хийсэн. Тий. Дөнгүүд энэ зах зээлийг хөдөлгөж байгаа бий болгож байгаа тий. Тэр нэг том санхүүгийн байгууллагууд зах зээлийн оролцогчид юун дээр суурилж байгаа нэгэд ийсэн мэдгэж байгаа шүү дээ. Геополитик эдийн засаг гэдэг ч юм. Мөнгөний урсгал, хөрөнгөний урсгал. Тийм. Бидний хувьд хэрвээ мэдээ харахгүй бол хэдүүлэн нийлээд зайсан гинэг оргил руу алхачаал нүдээ боогоод бууж байгаа адилхан. Тэмтрээд л дээ. Тэгэл амар сайн тэмдэрдэг нөхөр байсан байж болох уу? Байж болно тий. Гэхдээ маш бага тий. Тэгээ яагаад вэ гэхээр энэ яриа маань өөрөө дийлэх масс маань санхүүгээд ямар бол Монголын эдийн засаг ямар бол инфляц нь ямар хувцастай явж байгаа. Төргийн худалдаа авах чадвар ямар вэ тий. Тийм болохоор бид нарт яалтчгүй трендийг эдийн засгийн мэдээлэл гэдэг ч юм уу геополитикийн мэдээлэл гэдэг ч юм уу эндээсээ харж гаргаж байгаарай л гэж хүснэ. Тэгэхээр энэ бол мэдээлэл унших л ёстой. Одоо жишээлбэл Монголын нэг компани хувьцаа авчлаа заяа. Тэр салбар нь Монголд ч бүүм хийж нэгэ бодъё л да тий. Тухайн хувьцаа ингээл дэше пөөж хэдүүл авцсан байна. Гэтэл санамсаргүй одоо нэг жоохон рисктэй мэрэнгүүд тухайн компани аль нэгт ч юм уу манай тог тасраад байж тий. Тог тасарчтайггүй бид нар лонг позишнтэй байх уу? Тухайн компани үйлдвэр нь ингээд тогны асуудлаас болоод ажиллахгүй. Тэр хувьцаа унах шүү дээ. Хүмүүс гарчдаг. Монголчууд бүгд гарна гэж. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Нэг компани хувьцааг аваад өсөж гэн гэл ингээл бай хийцэл сууж байсан ч тогны тасарчсан. Тэ. Бай позишнтэй байх юм уу те? Тэр тухайн орчныг яриад байгаа чил ерөөсөө мэдээ үзүүлчих байгаа. За. Ямар ч үсэн маш гоё сэдвүүдээр өнөөдөр бол ярилцлаа. Анир багшийн зүгээс үзэгчтэй хандаж одоо зөвлөгөөнүүд байвал бас товчхон дурдаад тэгээд хоёлаа энэ удаагийн дугаараа өндөрлүүлээ тийм ээ. За тэгээ. Энэ зах зээл дээр хэдүүлэнгийн нөгөө нэг тэр подкаст ихнээс ирсэн байхаа тий. Мэдлэг боловсруулал юм байхыг шийднэ л гэж байна тий. Хэдүүлээ хамтдаа гоё түүжээлээ. Би мэдэж чаддаг юм зааж үгүй. Тий. Би ч гэсэн бас суралцъя, хамтдаа явъя. Тэр чинь зах зээлийн одоо юу гэдэг өсөлтөгч биш тий. Бид дэлхийн зах зээл дээр байгаа. Ихсэн мөрөө яагаад ингэж чанартай сургалтыг монголчууд өгөх зориод идэв. Тэгэхээр Монгол арилжаач мундаг мэдлэгтэй тий хүмүүс орлоготой болчвол тэр трейдерч ашигтай бид нар ч ашигтай. Тийм. Тэгэхээр манай одоо жишээлбэл нөгөө өнгөө онлайн сургалтууд байгаа шүү дээ. 7 хоног болгоо явдаг. Тэрүүнд орж ирээрэй л гэж. Тэгээ бүгдэн дээр нээлттэй байдаг. Одоо ичээ санаа зовхгүйгээр хүмүүс бас асуух хэрэгтэй. Энэ Instagram бас нээлттэй байдаг. Тэгээ нэг зөв одоо зохистой боловсон байвал тий бүгдэн дээр гоё нээлттэй байдаг. За тэгээ дээрэс нь санхүүгийн зах зээл дээр хэдүүлээ байна. Санхүүн дээр хэдүүлээ маш болгоомжтой ухамсартай байх бол өнөөгийн Монголын нийгэм бол хэцүү болсон байна. Бүлэнгийнхэн цалин, дундаж массын цалин гэдэг ч юм уу тий. Дундаж орсонтой залуучуудын цалин гээд бид нарыг одоо шилжүүлээд ямар байх юм те. Тэгэхээр санхүү талаас бид нэр одоо уулнууд зах зээл дээр арилжаа хөрөнгө оруулалт талаас яг зүйл системээр сураад ирэнгүүт өргүүрийн нэмэлтгийг авчиж. Санхүү дээрээ бид нэр ямар одоо санхүүг яаж удирдах те. Орлого зарлага ямар байх юм гэдэг ч юм уу. Иймэрхүү л байх. Тэгэхээр санхүүгаа бас сураарай. Тэгээ санхүүгийн зах зээл буюу одоо бид нар яг хаана юу хийх гэдэг юм бас бодох хэрэгтэй л гэсэн. Тусгаар бол одоо юу гэдэг нь улаан ногоон хэмжээний авч суугаад зүйлэнд хэцүү. Бид нарт сурах юм маш байгаа шүү байсан. Тэгж л хэлээ да. За. Ямар ч үсэн урилга хүлээн авч ирж чөлөөтэй ярилцсан нартай баярлалаа. За. Бидний энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаар дээр ямар сэдвэр болон хэнийг өөрж оруулахыг хүсэж байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Баяртай. За баярлалаа. Хичээл дээр уулзцгаая. Багш шүү.